коронавирусын халдвараар өвдөөд одоо хөнгөн хэлбэрээр өвдөөд идэгснээс хойш 1 сарын дараа цусоо өгөх бол бүрэн боломжтой. Хүнд ямар нэгэн одоо сөрөг нөлөө бол байхгүй. Ер нь харин жисэргээрээ одоо бас энэ вакцинжуулалт юмнуудтай холбоотой цус өтгөх гэдэг юм уу ийм одоо бас зүйлүүд яриад байгаа. Тэгэхээр цусаа өгнө гэдэг бол тодорхой хэмжээнд бас тухайн хүний бодис солилцоо эрчимжид одоо эргэлж байгаа цусны одоо үйл ажиллагаанаар бол одоо бас эерэг нөлөөнүүд өөрөөр хэлбэл одоо бас цус одоо шингэрэх тал дээр бол харин ч илүү одоо бас дэмтэй нөлөөтэй байж идэг. За бустер тунгийн хувьд бол Pfizer-ийн вакцин одоо бас хийгдэж байгаа. За Pfizer-ийн вакцины хувьд аваад үзвэл ерөнхийдөө бол Америк нэгдсэн улсад бол нэг бол 7 хоногийн дараа одоо тунгаа авснаас хойш аль ч тунгаа авснаас хойш одоо цус өгч болно гэж зөвлөж байгаа. За манай төвийн хувьд бол бид нар 14 хоногийн хугацаагаар ингэ зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл одоо бас шинэ тутам хийж байгаа вакцины одоо бас уруулууд тийм ээ энэ одоо зүйлүүдийг анзаараад одоо бид нар бас ингээд 14 хоногоор за одоо AstraZeneca гэдэг юм уу Vericell одоо вакцины хувьд бол 21-с 28 хоногийн дараа одоо цус өгөх боломжтой гэдэг байдлаар ингээд зөвлөмжүүд явж байгаа. За энийг одоо мэдээж олон улсад хийж байгаа судалгаа шинжилгээ одоо нотлохоонд суурилсан байдлаар одоо бас манай эмчим хэрэгчнүүд одоо бас энэ товыг ингэж тогтоож ажиллаж байгаа.